Сайн байцгаана уу та бүхэн миний сувг тавтай морилоорой. 2025 оны 4 сарын 27-нд шинэ сар үхрийн ордонд гарах нэ. Энэ шинэ сар шинэ зорилго тавих, өөрчлөлт хийх хэрэгтэйг сануулж байна. Үхрийн ордонд тогтвортой, үнэнчээрээ алдартай болохоор энэ сарны бүтээмж бид үнэт эдлэл, санхүүгийн байдал, тогтвортой байдлыг эргэцүүлэн бодох хэрэгтэйг сануулдаг. Үхрийн ордны шинэ сарны нөлөө нь гаригийн удирдлага дор байдаг бөгөөд энэ нь гоо сайхан, хайр дурлал, мөнгө санхүү, амьдралын таашаалтай холбоотой байдаг. Шинэ сарны үеэр хийх ёстой зүйлс: шинэ зорилго тавих, ирээдүгөө төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой үе юм а. Өөртөө өөрчлөлт хийх, тогтсон хэв маягаа өөрчилж, шинэ зүйлийг туршиж үзэхэд тохиромжтой. Сэтгэл санаагаа тэнцвэржүүлэх, өөрийн үнд зүйлийг эргүүлээд бодож, амьдралын зорилгыг тодорхойлох тохиромжтой. Сэтгэл санаагаа амраах, тайвшруулах, үхрийн ордон тайван амар амгалан байдлыг эрхэмлдэг тул энэ үед бясалгал, йог зэрэг сэтгэл санаагаа амраах үйл ажиллагаа хийхэд тохиромжтой байх нэ. Мөн байгальд гарах одоо өрн дулаан цаг үе наашилж байгаа тул байгальтайгаа ойр байх, мод тарих чухал үед ирж байх нэ. Үхрийн ордон санхүүгийн тогтвортой байдлыг эрхэмлдэг тул энэ үед санхүүгийн төлөвлөгөөгөө гаргахад мөн тохиромжтой байх нэ. Үхрийн ордон хайр дурлалтай холбоотой байдаг тул энэ үед харилцаагаа сайжруулах, шинэ харилцаа эхлүүлэхэд тохиромжтой. Өөрийн үнэт зүйлийг тодорхойлох, эрхэмлэхэд амьдралынхаа зорилгыг тодорхойлох хэрэгтэйг сануулж байна. Контент маань мэдлэг мэдээлэл түгээсэн бол лайк, subscribe дараарай. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.